дэлгүүр бараатай болсон. За ер нь нөгөө барааныхаа дэлгэрэнгүй рүү ороод зурган томрох боломжтой манай үлдэгдлүүд маань энд орж ирж байна. За тэгээд энэ мөнгө баг хэмжээ сонголт болгоноос тус тусынхаа яг үлдэгдэл нь хасагдаад явах боломжтой байна. За одоо админ хуудас шийдлүүрийнхээ админ хуудас руу ороод дараагийн чухал тохиргоол тохиргооны үндсэн тохиргоо руу ороод үндсэн тохиргоо нь болохоор энд тохиргоон дээр байгаа. Энэ дээр нүүр хуудасныхаа загварыг одоогийн байдлаар 3 тохиргооноос 3 загвараас сонгох боломжтой. За энэ дараагийн хэсэгт маань ингээд дэлгүүрийн нэр, лого энэ өөрөө авах гэдэг нь хэрвээ хүргэлт за энэ дээр нэг жишээ оруулъя. Жишээ нэг дэлгүүрийн өөрөө авах аяг 99 гээд тохируулаад өгнө. За тэгээд энэ дээр болохоор дэлгүүрийн ангиллалаа бас тохируулах боломжтой байна. За энэ мэдээлэл ямарчсан хадгалцгаая. За энэ дээр бас нэг чухал тохиргоо нь төлбөрийн хэрэгслийн тохиргоо байгаа. Манай Копла дээр Купэй бэлэн төлбөрт ансаар шилжүүлэх гэсэн төлбөрийн хэрэгслүүдийг дэмжиж байгаа. Купэйг ашиглахын тулд Купэй сонголоо ашиглахгүй ашиглах гэдгийг сонгоод өгөхөд ер нь бол платформын Купэйг ашиглах гэдэг нь Копла цагийн меню данс руу байгууллагын дансыг ашиглаад төлбөр нь тийшээ орно. Сар болгон тооцоо нийлээд манайхаас төлбөрөө нэгдсэн байдлаар авах боломжтой. Дараагийнх нь бол өөрийн Купэйг ашиглах гэдэг нь болохоор байгууллагын яг өөрийнх нь үүсгэсэн Купэйг ашиглаад Купэй үүсгээд явах боломжтой байгаа. За энэ дээр манай дээр яг шинээр үүсгэж байгаа дэлгүүрүүд дээр эхний ээлжинд платформын Купэйг эхний хэдэн захиалга дээрээ ашиглаад явахыг ер нь бол санал болгож байгаа. Энэ нь болохоор манай Копла цагийн Копла шопоор үйлчлүүлж байгаа хэрэглэгчдийг нэг талаасаа заллан хуурамч дэлгүүр үүсгэх, хуурамч хаяг үүсгэж хүмүүсийн мөнгийг заллахаас сэргийлсэн дундын мөнгийг нь дундын найдвартай манай байгууллагын наасандаа байлгаад хэрэглэгч бараагаа авсны дараагаар гомдлгүй хүлээн авсан гомдлгүй захиалгууд нь амжилттай болсны дараагаар байгууллагад нь мөнгийг нь шилжүүлж өгөх. Эхний дэлгүүрийг баталгаажуулах найдвартай алхам гэж үзээд бид энэ шийдлийг оруулж өгсөн байгаа. За тэгээд платформын Купэйг ашиглаад явхад мэдээж тодорхой хэмжээний шимтгэл бас нэмэгдэж байгаа. Энэ юун дээр үйлчлэгээний журам дээр бас илүү тайлбарлсан байна. За тэгээд энэ дээр ашиглах гэдгээ тохируулаад хадгална. Мэдээж ансаар шилжүүлэх гэдэг нь яг түрүүний ярьсан зүйлтэй адилханаар бас энэ бол ер нь ихтэй найдвартай дэлгүүр гэж системээс нээж өгөөгүй үед ер нь бол бас дансаар шилжүүлэхийг заллан луураас хамгаалах зорилгоор ер нь бол бас хаасан байгаа. Бэлэн төлбөрийг бол мэдээж ашиглах боломжтой. Бэлэн төлбөрийг бол хадгалаад тэгээд төлбөрийн хэрэгсэл дээр нь ороод ирэхээр байгаа. За дараагийн хэсгээр
дараагийн хэсгээр мэдээ тохируулах, баннер тохируулах зэргийн талаар